Улаанбархны халдвар авсан хүнтэй ойройсон харьцан гэх хүний тоо 75,000-ыг давжээ. Улсын хэмжээнд ой хоёрын 14 төмөр асаж байна. Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх олон улсын стандартыг нэвтрүүллээ. Улаанбаатар хотын тахилга шүтлэгт 4 хайрхныг тахина. Бураадад тариаланчид газар дээр өндөг шаржээ. Ice Global-ын цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархан өвчний халдвар авсан хүнтэй ойройсон харьцан гэх хүний тоо өмнөхөөс 2 дахин нэмэгдэж 75,657 болоод байна. Энэ хэрээр эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг юм а. Өнөөдрийн байдлаар 669 хүн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаагаас 62 нь хөнгөн, 572 нь дунд зэрэг, 34 хүнд 1 хүн нэн хүнд байна. Улаанбархны вирусын халдвараас вакцинаар сэргийлэх боломжтой. 2019 оноос өмнө дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн мэдээлэл e-Mongolia системд ороогүй байх магадлалтай юм а. Иймд 2006 оноос хойш төрсэн хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг e-Mongolia-гаас шалгах хэрвээ цахимд бүртгэл нь ороогүй бол нөхөн шивүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн хөдөө орон нутаг руу амралт зугаалгаар явах цусланд амрахдаа заавал вакцин жуулалтад хамрагдах шаардлагатай гэлээ. Улсын хэмжээнд 14 ой хоёрын төмөртэй байна. Тодруулбал Төв аймгийн Эрдэнэ, Сэлэн аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын 3 цагаан толгой, Хазай, Орос, Даваа гэх газруудад гарсан ой хоёрын гал төмрийг цурамд оруулсан. Харин Дорнод аймгийн Баянуул, Булган аймгийн Тишиг, Сэлэн аймгийн Ерөө суманд 3, Цагаан нур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаавал, Цагаан нур сум зэрэг нийт 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой хоёрын гал төмрийг унтраахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Ихэнх нутгаар одоо хуурайшил бол их, нэн их, төмөр ихтэй байгаа учраас цаг уур орчны шинжилгээний газартаа бид мэдээлэл тогтмол солилцоод ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар 4 экспедиц гарцсан. Цаг агаарт зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Манай улс нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх олон улсын стандартыг нэвтрүүллээ. Тодруулбал энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх сургуультыг Франц улсын мэргэжилтнүүдийн хамтаар онол болон дадлаг хослуулан бодит байдалд хийж туршлаа. Франц улс тус үйлчилгээг 1950-ад оноос нэвтрүүлж олон улсын түвшинд хүргэжээ. Alors la formation s'est déroulée. Миний бие бүгд найрамдах Франц улсад эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр тасралтгүй 25 жил ажиллаж байна. Францда нисдэг тэргээр уулнаас аврах тусламж үзүүлэх чиглэлээр мэргэжсэн. Би онцгой байдлын 111-р ангитай хамтран 3 дахь жилдээ ажиллаж байна. Монголд энэ сургалтыг эхлүүлэх санаачлаг гарган өнөөдрөөс бодит ажил хэрэг болгож байгаад баяртай байна. Сургалтаар бид чаддаг бүхнээ монгол эмч нарт заах болно. Par rapport à leurs besoins. Агаараас 90 хайх аврах анги өнөөдрийн байдлаар 159 удаагийн дуудлагаар ажиллаж нийт 212 иргэний амь насыг авран хамгаалаад байна. Энэ бол Монгол Францын хамтын ажиллагааны бодит үр дүн юм хэмээн Монгол улсын шадар сайд амар сайхан үнэлжээ. Шинэ загварын онгоцнуудынхаа нислэгийн үед яаж онгоцсондоо орох вэ? За яаж аюулгүй ажиллагааны даваачтайгаа үйлдэх юм? Нислэг үйлдэж явах үед юуг анхаарах ёстой юм, буух үед юуг анхаарах ёстой, нисгээс өмнө юу анхаарах ёстой гэх мэтчлэн практик үйл ажиллагааны бол өмнө нь биднэрт орж байгаагүй шинэлэг зөвлөдүүдийг их сурлаа. Энэ удаагийн сургалтад эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, зэвсэг түвшний агаарын цэргийн командлал, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газрын харьяа, анги нэгжүүд, хувийн хвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй албахаагч мэргэжилтэн оролцжээ. Улаанбаатар хотын тахилга шүтлэгт 4 хайрхныг тахина. Тодруулбал нийслэлийн иргэдийн өдөр хүрээ цам даншиг наадам 2025 шашин соёлын наадам энэ сарын 28-наас 29-ний өдрүүдэд хүйд олон худагт болно. Үүнтэй холбоотой Богдхан, Сонгон хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих гэж байна. Үүгээр даншиг наадмын үйл ажиллагаа эхэлж байгаа юм а.
Сонирхуулахад энэчлээс 10 дугаар сард болдог Улаанбаатар хот байгуулагдсан өдрийг 8 дугаар сард болдог хүрээ цамдан шиг наадамтай хамттан тэмдэглэж харуулжээ. Энэ цам хараах ёслолд 120 гаруй цамчин оролцсноо. 7 цагаас 23 цагийн хооронд Хүй 7-1 буюу Төв Цэнгэлдэх Яармаг Хүй 7 худаг, Хүй 7-2 буюу Монгол Улсын боловсролын их сургууль Хүй 7 худаг гэсэн хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус үн төлбөргүй үйлчилнэ. Улаанбаатар өртөөнөөс давааны зөвлөх хүртэл өдөрт давтамжтайгаар галт хэрэг аялуулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний 120 цэг ажиллана. Бүх морь, сур, шагаан болон морьт харвааны тэмцээн, морьтны үзүүлбэр, цам хараах ёслол, сээр цогох тэмцээн болно. Түнчлэн урлаг соёлын тоглолт үзэсгэлэн үндэсний хувцсны үзүүлбэр, очирван бурхан болон их эзэн Чингис хааны тахилга, балин, тосон урлал, унзад, голч лам нарын тэмцээн, сор залах, соёмбот туг залах гээд олон сонирхолтой зүйл наадамч олныг хүлээж байна. Бурайдад тариаланчид газар дээр өндөг шарж иджээ. Тодруулбал хит халалттай холбоотой сонирхолтой нэгэн туршилтыг хийхээр шийдвэрлсэн байна. Тухайн үед хөрсөн дээрх температурыг хэмжихэд 70 градусыг заажээ. Ийм өндөр халуунд өндөг дороо болно гэсэн хамтрагчийнхаа хэлсүүгээр өндөг шарж үзэхээр шийдсэн байна. Туршилт амжилттай болж 50 минутын дараа өндөг бэлэн болсон гэж Бурайдын Россельхоз төвийн дарга Намжил Мардваев ярьжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээлэл ажлын амжилт хүсье.